Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Намын Эрдэнэ гэдэг. Байцгаана уу, намайг Саруул гэдэг. Бид хоёр өнөөдөр түүхийн медальтын дагуу Өмнө Говь аймгаа танилцуулах гэж байна. Өмнө Говь аймаг нь 1931 онд байгуулагдсан Монголын хамгийн том газар нутагтай аймаг бөгөөд далайн түвшнээс дээш 1406 м өндөр туршдаг. Аймгийн төв нь Далан Задгад хот юм. Улаанбаатар хотоос 553 км зайтай, нутаг дэвсгэрийн хэмжээ нь 165,400 хавтгад өргөлжин хэлбэртэй. Өмнө Говь аймаг нь тэмээний тоотлогоороо устдаа тэргүүлдэг юм аа. Одоо та бүхэндээ Өмнө Говь аймгийн үзэсгэлэнт газруудыг танилцуулъя. Хонгорын нуруу махан тармаг элс эзэлдэг, үүний дотор Сэрвэт нөмгөн зөөлөн уулын ар хоолыг дагаж баруунаас 100 тийш 185 км үргэлжилсэн 925 амд үргэлжин км талбайг эзлэх хонгорын элс хамгийн том бөгөөд Монгол улсын томоохон баян бүрдүүдийн нэгт тооцогдох юм аа. Хонгорын элсний баруун үзүүр торших, баруун зүүн шургуул тал, гашуун адаг, гашуун талын зөнгөр, хөөхрийн төв, хус шир, хужир шар, хус цаг сумдуул, хужир бүхий сонин товцтой хотгор газрууд юм аа. Элсэн махан нь доод ёроолосоо дээд оргил хүртэл 10-аас 195 м хүртэл зарчим өндөр бөгөөд салхитай үед янз бүрийн дуу аваа гаргадаг. Үүний тод жишээ нь хонгорын голын дуут махан юм. Салхинд элсэн маш нарийн ширхгүүд нь хийсч сарниг тахилгаанжаад түүний эрэг зураг цэнийг үргэлжлэсний хүшинд иймэрхүү чимээ гардаг байх нэ. Хонгорын элс нь шов хороотой үргэлжилсэн алтан шаргал уул бий болгож ар ёроолосоо урсгал болог ногоон зүлэгтэй түүнийхээ мал сүрэг малан бичиж адаг цагаан нуурын цуснд усны шумууд угналдан жухам нүдийг хужирсан сайхан газар юм аа. Хоёрт Баян цаг. Баян цаг нь Монголын цаашлаад дэлхийн байгаль түүх археологийн бүх шинжлэх ухаанд нэн чухал дурсгал уул мөр олдруудыг харьцангуй сайнаар хадгалуулсан арц богд уулын дагуу хорших уудам хөндөд орших бөгөөд Монгол улсын 9 гайх юм шиг нэгээр тодорсон Баян цаг нь амтан урмал түүхийн чухал байр суурийг эзэлж нэгэн үеийн томоохон төлөөлөл болох юм. Одоогоос 60-аас 100 сая жилийн өмнөх амьдарч байсан өлөг гөрүүлийн томоохон нээлт болсон эндээс хамгийн анхны доторх гөрүүл нь дөнгөж гараад царцаж хөлдсөн өлөг гөрүүлийн өндөг олдсон юм. Дэлхийн шинжлэх ухааны түүхэнд томоохон нээлт болсон. Баян цагаас өнөөх хүртэлх хүн төрлөختний эртний түүх археологи гэх мэт чухал ховор олдруудыг олцоор байгаа түүхэн чухал газар юм аа. Тиймээс Монгол оронд төдийгүй дэлхийн нийтэд алдарсан юм. 3-т Говь гурван сайхан. Ёлын ам. Аймгийн төвөөс баруун тийш 56 км зүүн сайхан уулын байрлалтай Говь гурван сайхны байгалийн зохицолборт газар нь Монголын аялал жуулчлалын бүс багтдаг байгалийн үзэсгэлэнт газруудын нэг юм. Ёлын ам нь 1965 онд Дархан цаазат газар болох Ардын их хурлын тэргүүлэгчдийн тогтоол гарснаар говийн экосистемийг хамгаалах асуудлын үндсэн тавигдсан бөгөөд 1993 онд Ёлын амын Дархан цаазат газрыг өргөжүүлж 1993 онд байгалийн зохицолборт Дархан цаазат газар болгосон. 4-т Хэрмэн цав. Энэ газар нь гурван дэс сумаас баруун хойш Тостын уулын ар хоолойд сумаас 150 км зайд орших маш үзэсгэлэнтэй хайлаас тойрой сухай бүхий баян бүрдтэй мөн палеонтологийн ховор олдвор дээд цэрдвийн хурцаас зохицсон газар нутаг юм. Зулганы гол Алтан уулын баруун суганд орших талын хайрганаас их авах үзэсгэлэнтэй баян бүрд юм. Голын голдрол зэрэс сухай чихэр өвөс цаг торцог тойрой хайлаас элсэн махнуудаар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнтэй газар юм. 5-т Ноён богд тул хад Саран хөндий 3 түшил цагаан хааны агав гэх мэт байгалийн үзэсгэлэнтэй газар оршино. Харахад яг л тул шиг эсрэг талын уул харагддаг маш гайхмаар газар юм. 6-д Алгуй улаан цав. Сэврээ хайрган Тогоон төмөр хааны ордны суур Яншил зандан мод гэх мэт цогтовоо Мандал Говь сумын нутагт орших түүх соёлын дурсгалд өлөг гөрүүлийн олдвор бас олддог газар юм. 7-д Галбын говь. Галбын говийн хийд, хан гард хийд, унтайн гол, хөндлөн цохио, лам чамбын агуй, мэлхий цохио, гурван зээрдийн ам, цар царван өлөг гөрүүлийн мөр зэрэг хан богд Малай сумын нутагт орших гайхамшигтай газар. 8-т Сангийн далай хийд. 1707 онд Лүүжин Саруу гэхээр суурин тавьсан. 1777-оос 1835 онд баригдсан чигтсэн сум Дүнхэр дууган гэх 9 гол дуугантай далийг харьцах нь 90 см хэмжээтэй энэхүү хийд нь Монголын Говь дэх томоохон байсан бөгөөд
Энэ нь Өмнө Говь аймагт одоо хүртэл бүрэн бүтнээрээ хадгалагдаж үлдсэн цорын ганц хийд юм. 9. Ноён сэрвээ хийцийн мөнгөн эдлэл. Сэрвээс өмнө улс даяар алдартай үе үеийн уран дагчдыг төрүүлсэн өлгийн нутаг юм. Монгол улсын хэмжээнд дарга анги ноён сэрвээ хийц гэсэн 2 төрлийн хийц байдаг. Үүнд дарга анги хийц нь хиймэл хилтэй нэмгэн урт махтай байдаг. Мөнгөний хэмжээ бага. Харин ноён сэрвээ хийцийн утас сулмалын аргаар хийдэг. Гол нь зузаан, орц аривантай, эдлэгийн удаан, дээр үеийн уламжлалт аргаар хийдгээрээ алдартай. Өмнө Говь аймгийн өнөө үеийн байдал. Насан буянгийн энх бат засаг даргатай жаргалын зан газар орлогч тэргүүтэй улсууд ажиллаж байна. Өмнө Говь аймаг нь ашигт малтан малын 80 гаруй орд 200 гаруй илрэлтээс 5 толгой, оюу толгой, нарийн сөхөд стратегийн ач холбогдолтой 3 томоохон орд газарт тогтоогдож нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд оюутлогоо 5 толгой, эрдэнэс 5 толгой, энержи, ресурс гэх мэт 14 компаниуд ашигт малтан малын олборлолтын үйл ажиллагааг явуулж байна. Эрүүл мэндийн хүрээнд аймгийн хэмжээгээр эрүүл мэндийн байгууллага 101 ажиллаж байгаагаас улсын төсвийн эмнэлэг 24, өрхийн эмнэлэг 4, цэргийн эмнэлгийн эмнэлэг 3, хувийн эмнэлэг 25, эмийн сан 43, эргэлтийн эмийн сан 14, ханган нийлүүлэх төв 4 тус ажиллаж байна. Усар соёлын хүрээнд аймгийн хэмжээгээр 2023-аас 24 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын төрийн хэвшлийн 22 сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 476 бүлэгт өдрийн ангийн 14,134 сурагчид хамрагдан суралцж байна. Хүн амын хувьд Өмнө Говь аймаг нь 2024 оны эцэс дүрслэлтийн байдлаар 71,493 хүн амтай болж 2023 оны эцсийн хүн амын мэдээнээс 2,3%-аар өсөж 1591 хүнээр өсжээ. Хэмжээнд 20 дотор байранд 831 хүүхэд амьдарч байна.